Оочлаараа Милли, миний буруу. Энэ чинийх байх Роуз. Баярлалаа Маринет. Догдолж байна уу? Энэ бидний анхны концерт шүү дээ. Гайхамшигтай болно гэдэгт нь итгэлтэй байна. Ээжийн ирээгүй байна. Битгий санаа зовдоо охин минь тоглолт эхлэх ягаачгүй байна. Юликагийн хаягийг мэдгүй бол яах вэ? Эсвэл өдрөө буруу сонсчихсан болов уу? Төөрчихсөн бол яана. Ниногоос асуугаад өгөөч тэхүү. Юмыг яаж мэдхэв сүр болохгүй Сэмэрхэ асуучих. Хөөе Нино. Эдрийн өнөөдөр чамтай холбоо бариагүйз. Хавтага нэг юм хийнгээд байсан. Дуусчихад шууд наашаа ирнэ гэж байна лээ. Ахмад Анарка та бүхний амрыг ирээ. Залуу далайн дээр эмчтийн маань бэлтгэл хангагдаж байна уу? Одоо өнөөдрийн үйл ажиллагаа яаж байгаа чинь энд вэ залуу хатагтай? Сайн уу хадагтай? Би өнөө оройн тоглолтын зориул цэвэрлэгээ хийж байна. Завийг тань гялалцтал цэвэрлээд өгье. Цэвэрлэж байна. Энэ гэрт хэнч юу ч имхэлцэгцлэх ясгүй. Охин маань чам тэлээгүй хэрэггүй. Гэрт хүн амьдэрсэн юм шиг харагдахтай гоё. Либерти завин дээр ямар ч дүрм үйлчилдэггүй. Эмх замбраагүй байдлаас бүтээл төрдөг. Амьдрал өөрөө бохирдол бий болгодог. Хангалттай. Одоо болно. Яг хөгжмөд автж байгаа чинь үнэн үү Эдрийн? Нэг дасгалаа ахин дахин өдөр бүр хийж байгаа шүү дээ. Бусад хөгжмөнтэй хамт тоглолвол илүү хурдан хягцгарахгүй юу? Угаасаа хөгжим гэдэг чинь бусад хүмүүстэй хуваалцах ёстой зүйл үстэй. Агрессtud бид гоцлох ёстой хүмүүс. Тэрнээс биш хамтлагийн нэг гишүүн байх ёсгүй. Одоо сууж наа дасгалаа үргэлжлүүл. Өнөө өрөө ахиж шалгах шүү. Гэхдээ аваа та намайг найзаагаа тоглолт руу очиж болно гэж хэлсэн штэ. Ийм таарахын тоглож байгаад надаас өөр юу хүлээх вэ? Бодвол найзуудаасаа болоод сатаарсан байлгүй. Анхаарлаа зөв зүйл дээр төвлөрүүл Эдрийн. Сони юу энэ найзаа? Хөөх, юу болсон бэ? Хэцүү юм болжээ. Амжилт хүсье Эдрийн. Маргаа сургууль дээр уулзъя. За ямар Эдрэний аав анх удаа бидэнтэй уулзуулахгүй гэж харж байгаа юм штэ. Харин ч гаргаад явуулчихсан бол ястай мэл гайхах байлаа. Далайч минь луужингийн оролцоо металл зүйл тавьж болдгүй юм ойлгоогтоо. Металл луужингийн зүг өөртөө татдаг. Яг л соронц шиг. Тиймээс л луужин элдв металл эдлийг ойрхон байлгаж болохгүй. Ямар байгааг нь сайн ойлгож байна. Магадгүй би энэ төмөр баримл байх. Харин Эдрэ миний луужин. Магадгүй бид нэг нэгнээсээ өөрт хол байх тавилантай юм шиг байна. Харин ч эсэргээрээ гэж бодож байна. Эдрэ нь бол энэ металл зүйл. Харин чи бол луужин. Эдрэнийг ойртоод ирэхлээр чи ухаанаа алдчихдаг шүү дээ. Өөр боломж олдондоо Маринет. Өмнөх удаач гэсэн чи тэгж хэлсэн шүү дээ. Тэрний өмнөх удаач гэсэн. Бидэн ахамда. Гэхдээ Лука алга байна. Маринет байхаа. Тийм ээ хадагтай. Биш ахамда. Нэгэнт цэвэрлэгээ хийх хэрэггүй болсон юм чинь чамайг завтай байгаа гэж үзлээ зөв үү? Чамайг хүлээж байна. Бэлтгэлээ эхлийгээд Лукад хэлээд ирэн ч. Тэгье. Гэхдээ Лука гэж чи юм? Бас хаана байгаа юм бэ? Лука гэд миний хүү байгаа юм. Доор өрөөндөө байгаа. Сайн уу? Намайг Маринет гэдэг. Ээж чи намайг нааш нь явууллаа. Хамтлаг бусад маань бэлтгэлээ эхлэх гээд чамайг хүлээж байна. Сайн уу, Маринет. Уучлаарай. Би хөгжмөн өөрийгөө илүү сайн илэрхийлж чадна. Чи юм да. Сэтгэлд чинь нэг ийм хөөх шиг байх шиг байна. Яаж ингэж чатаад байна? Хөгжим ихэнхдээ үгсээс энгийн байдаг. Чи Жаги Дистовны хөгжимд дуртай юм уу? Хамгийн дуртай уран бүтээлч минь. Би ч гэсэн тэгэж боддог. Хүсвэл наадах авал та. Надад өчнөө байгаа. Баярлалаа. Би дээшээ гарыг да. Хамтлагийнхан маань хүлээж байгаа. Нэрээ тийм шүү. Гонигтай юм. Чи хөгжилтэй өх юм аа, Маринет.
Энэ жилийн үндэсний хөгжмийн наадам зориулж Парис хот алдар хүндтэй урлагийн одуудыг оролцуулсан хэд хэдэн тоглолтыг гайхамшигтай байрлалуудад хүрэхээр бэлдээд байгаа билээ. Та бүхэнд мэдээлэл өгөхөөр бидний хүндэт хотын дарга Андре Буржуа хүрэлцэн иржээ. Өнөөдрийн тоглолтын талаар үзэгчдэд танилцуулаач. Уран бүтээлч XY de la Concorde ордны өмнө тоглоно. Clara Nightingale Louvre музейд Филармон оркестр хотын захиргааны гадаа. Харин ноён Jagged Stone Evelyn цамхаг дээр тус тоглоно. Мөн хотын оршин суугчдын зохион байгуулж байгаа жижиг арга хэмжээнүүдийг дурдах нь зүйтэй болов. Энэ жилийн наадам яг энд Парис хотноо зохион байгуулагдаж байсан. 1982 оны анхны наадамтай адил нийчгэр сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Надя Шамак мэдээлэлээ сууга битгий солиорой. За айлвэ битгий ийм уруу царай гаргал да. Сайхан талаас нь бодоод үз. Бүх урлагийн тоглолтыг гэрээсээ гаргалгүй тухлан үзэх боломжтой боллоо шүү дээ. Би найзуудынхаа тоглолтыг л очиж үзэх гэсэн юм блэг. Анханасаа тэгээд хэлчихгүй дээ. Найз чинь хувьд чамд хизээж мартагдахааргүй ганцаарчилсан тоглолт толилуулъя. Кеми Берт чи бол мөрөөдлийн минь бэслаг. Кеми Берт амьдралыг минь утга учиртай болгодог зүйл. Баярлалаа блэг. Сайхан тоглолт байлаа. Чи зүгээр үү Маринет? Оо, Маринет лууж маань өөр нэг металл эд зүйл олоод авчихсан бололтой. Юу? Лука юу? Ястай үгүй. Бити хачи юм яриад бай. Тийм ээ, Лука дог ээлдэг царайлаг гэдэг нь үнэн. Гэхдээ энэ луужин ганц л хүнийг хараад ухаанаа алдаж солиордог юм шүү. Сайн уу далаач та? За алив тэдэнд химнэлийг мэдрүүлцгээе. Бэлэн болмогц эхлээрэ Лука. Та нарт энэ хэрэг болно. Надад итгээрэй. Хадагта анарка та чин солиорч гоё юу? 160 децибел чимээ гарч байна шүү дээ. Тэрч донгосны хөдөлгүүрээс даруй 10 дахин их гэсэн үг. Суугчлийн бүсэд ийм чимээ гарга хоройтой. Наад хөгжмөө багсах. Өнөөдөр чинь үндэсний хөгжмийн наадам шүү дээ Рожер цагдаа. Хамтлаг маань хүссэн бүхнээ тоглох хэрэгтэй шүү. Хөгжмийн наадам болохоос чимээний наадам биш. Чанга эргэж байгаа дууг багсахгүй бол энд тоглолт хийхийг чинь бүр мөсөн хориглоно шүү. Дууга жаахан багсчихвал болох юм биш үү? Ахмада тэгвэл ямар ч асуудал гарахгүй үсттэй. Үгүй горцсны чинь гарц. Би энэ завыг зүгээр ч нэг Liberty гэж нэрлээгүй юм шүү. Энэ бол миний үнэт зүйл. Хов хүний эрх чөлөө гэж сонсож байсан уу Рожер? Энэ бол миний гэр. Би энд хүссэн бүхнээ хийн. Танд заваа энд байрлуулж болно гэсэн хотын захиргааны зөвшөөрөл байна уу? Энэ гол олон нийтийн өмч шүү. Хотын захиргааны зөвшөөрлөгөөр гол дагуу зангуугаа хайж удаан байрлах хоройтой. Тиймээс энэ тоглолт хийх юмс хоройтой гэсэн үг. Завь чинь бохор байгааг хэлүүц биз. Олон нийтэд үзэгдэх орчныг бохирдуулсан. Танд торгуул бичнэ. Бас энэ чимэглэл чинь арай дэндүү гэл цал юм. Дахиад нэг торгуул та өөрөө ихсэн шүү. Цаас гарчсан учраас дахиад нэг торгуул тааламжгүй хандлага, дахиад нэг торгуул нойр хүрэхгүй байгаа учраас дахиад нэгийг дотор мохоо оргичлоо. Дахиад нэгийг ямар ч шалтгаангүйгээр бас нэгийг. Нийгмийн дүрм журамдаг хяхаж хавчигдсан хөөрхий эрх чөлөөт сүнс. Акумад маань яг тогорсон бай. Нэстэ бэцхэн акума минь. Тэрнийг хорн санаат болго. Ингэж дээрлэхүүлнэ гэж байхгүй шүү. Ах, мадхаардрог. Би хүр ирвэх байна. Хүснэрээ чанга чимээ гаргахыг чинь хэн нэгэн хорж цагдаад байна уу? Одооноос эхлээд тэд чиний хөгжмөөс өөр зүйл сонсохгүй. Чамд үрд үл устдах зав өгье. Чи тэрнийг ашиглаж Парис хотыг тойрч явсан газар бүрдээ хөгжмөө хүснэрээ чанга хангинуулж яваарай. Харин хариуд надад хамгийн үнэтэй эрдэнэс болох хадагтай цох хар муур хоёрын шидэт эрдэнэсийг авчирч өг. Эрх чөлөөний хариуд эрдэнэс өг гэж юу? Дуртай яа чиний далайн дээрэмчин болоо их хүрээр бэхэ.
Гол дарвуулаа өрг далаачид минь. Үгээр түгээр явж дуулиан шүүгэн тарцгаая. Ээжүүдээ. Юу болоод байна? Би одоо ээж чинь биш болсон охин минь. Би бол Ахмад Хардрок. Өнөөдөр Парисын оршин суугчид миний хөгжмийн химнэл дагжин чичрэх болно. Залуураа өрн зүгт чиглүүлээд Liberty. Дараагийн зогсоол Jagged Stone. Эфлийн цамхаг. Тунгуудахгүй Парист цор ганц тоглолт үлдэнэ. Сарын ганц хөгжмийн наадам. Бусад бүх тоглолтуудыг устгана. Хөгжмийн зэмсгүүдээ бэлдээрээ хөлгийн багийн хаан. Чанга яригчаа хамгийн чанга дээр тохируул. Ээж гуй. Хөгжмийн наадмыг битгий бүснүүлээч дээ. Хүмүүст хүчээр өөрийнхөө хөгжмийг сонсгож болохгүй шүү дээ. Би лав ингэж тоглож чадахгүй шүү. Бослог гаргаж байна уу? Миний хөлөг дээр үү? Liberty энэ сул дараа амьдтыг миний нүднээс далдаруул. Liberty галлаад. Ахмад Хардрокийн хөгжмийг хинч юу ч зогсоож дийлэхгүй. Галлаад. Парис дахин дайралтад өртлөө. Шинэ хорон санаатан хот даяарах хөгжмийн тоглолтуудыг нэг нэгээр нь сүйтгэж байна. Арт иргэдэд дайлуулах гэрээсээ гарахгүй байхыг зөвлөе. Би гэрийн хорионд байгаа л да. Гэвч тэд миний дууг тоглож байна. Тийм ээ. Ингэн гэж мэдээд байсан юм. Лэг савраа гаргацгаая. Хөөх. Чи яаж мултарч чадваа? Би нөгөө үгээр Гайхамшигтай. Марина чи бол жинхэнэ элб шидтэн. тэгэж бодож байна уу? Уг нэг их сүртэй зүйл биш л дээ. Үнэхээр гайхамшигтай байна гэж юу? Өршөөгөөрэй. Зарим нэг мань хүлээтэйгээ суусаар л байх уу? Маринет, Ахмад ирж байна. Бид хоёр буцаж ирнэ. Амлж байна. Бошоо зүгт Маринет. Энэ мөг барь. Зүхтаад хаал холдов гэж. Балрах төглөө шүү. Кики, найзуудаагаа аврах хэрэгтэй байна. Кики, толбоцох болцгоё. Шин байлрлээ. XY руу галал. Харин одоо юу эсэн бэ? Хармор галал. Наатха бариад ав. Тэднийг барь. Хуулийн нэрийн өмнөөс зогсохыг шаардж байна. Liberty галлаад. Баярлалаа хармуур хадагтай цохнор. Нуугдаж байгаарай. Ахмадыг бидэнд даатгачих. Эрдэнсийн эрэлд гарах цаг болжээ. Уснаас айдгүй л гэж найд юм уужгаа минь. Норхгүй бол ямар ч асуудал гарахгүй. Тэднийг барь. Акума хаа нуугдсан байж болох вэ? Хөлгийн хаан нэгтэл байж таарна. Хэрвээ тийм бол сүрлийн хүч бүхнийг шийднэ. Хүлээ, тавцанд ор гимгүй хүмүүс хүлээтэй би. Завийг живүүлэх юм бол тэр хүмүүс хамт живчих шүү дээ. Nightingale руу галал. Энд нь зогсоох хэрэгтэй. Амархан зангууг нь энд буулгачихъя. Эсвэл даруулын уржихъя. Нэмэргүй. Хөдлөхгүй байна.
Либерти миний ил тушаалыг дагна. Наатха барь. Хатагтай цохоо. Хатагтай цохоо Маринет зүгээр үү? Аюулгүй байгаа. Маринет л намайг дуудсан юм шүү дээ. Бидээ баймгүй зөрөгтэй өгөх юм. За, үццгээе. Юу? Бас л гинж юу? Шимхүүр байсан бол арай хэрэгтэй байхсан. Гэхдээ битгий санаа зовдоо. Та нарыг эндээс гаргах арга олно. Барэ дав. Сайн байна Ахмад Хардрог. Шидэт эрдэнэс чинь миний эрдэнэс боллоо хармуура. Өөдгөө шавж чи яарах хэрэггүй. Угаасаа дараа нь чиний ээлж. Одоохон босромог үйлдэлээ зогсоохыг хуулийн нэрийн өмнөөс шаардж байна. Дахиад л энэ муу юу? Гадад. Хамгаалаарай. Хаашаа алга болчих вэ? Шидэт эрдэнэсээ өгөхгүй бол дараагийн бай маань хотын дарга буржуа болон түүний хөггүй оркестр болно шүү. Либерти дараагийн зогсоол хотын захиргаа. Баярлалаа. Гэхдээ жаахан л удсан бол загсны хоол болох байлаа. Асуудал гарсан хармуура. Хөлөг торигдож байгаа хүмүүсийг сулж амжсангүй. Бас энэ гинжээр юу хийх ёстойгоо ойлгохгүй байна. Чи бид хоёрын хувь тавилан өвөрд гинжээр холбогдсныг илэрхийлээд байгаа юм шүү. Төвчээрийг маань барж байна шүү. Хөлгийг удирдлагатай авцгаая. Намайг дагаад яваарай. Мэдлээ Ахмад цохоо. Гарч ирэхгүй байх чинь яасан юм? Далайн яролт хэвтэх цаг чинь улам бүр ойрцоор байна да. Үгүй. Надлуучин гасаа холт. Сүүлийн удаа анхааруулъя. Заваа зогсоо. Хуулийн хариуцлага хүлээлгэн шүү. За, одоо хармуура. Сүрэл ирж байна. Ахиж хорон үйл хийхийг чинь зөвшөөрөхгүй Акума. Акумагаас амжирах цаг боллоо. Баригдсан да. Баяртай бяцхан ирвэ хэмээн. Сахара. Юу болсон бэ? Нэг их зүйл болоогүй. Далайн өвчний хөнгөн тохиолдол гэх юм уу? Миний явах цаг боллоо хатагтайраа. Гайхамшигт хатагтай цох. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. Баяртай. Ингэж бүтлгүй тэгчгээжтэй. Ахмад Хардрог та хоёрын шидэт эрдэнэсийг булааж чадсангүй. Гэхдээ нэг л өдөр хатагтай цог хармуур хоёроо. Нэг л өдөр эрдэнэс чинь миний их болно. Ава та энэ хэсгийг надтай хамт тоглохгүй биз? Хоёулаа хослоё. Би тогломооргүй байна. Танаас гоо яава найзуудтай тоглолтыг үзэж чадахгүй юм бол ядаж тантай хамт энэ аяыг тогломоор байна. Хэрвээ үнэхээр хүсэж байгаа бол найзууд руугаа яв да. Баярлалаа.
Миний чихэнд жаахан чангал сонсогдож байна. Бас хууль зөвшөөрөгдсөн хэмжээнээс жаахан илүү гарч чиж. Гэхдээ энэ удаа мэдээгүй юм шиг өнгөрөөе. Өнөөдөр хөгжмийн наадам болж байна шүү дээ. Хайда! Тийм ээ. Ашгүй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Ларажер. Сайн уу найзуудаа? Сайн уу хатагтай? Хөлд орхоо хараарай. Наан чинь утас. Эдрийн зүгээр үзтээ хамт минь. Зүгээр дээ би ZX24-ийн анхны хөлбөр байж тээ. Ямар уянгалаг дууралтай гэж сан. Оо, хуучны хөгжим шүү дээ. Тоглож чадах хүн бараг л үлдээгүй. Би тоглож чадна шүү дээ. Гайхалтай. Хамтлагт тавтай морил Эдрийн. Баярлалаа. Лука. Баярлалаа Лука. Лоожин галзуурч байна уу? Харж байна уу нөхдөө? Заримдаа замбраагүй байдлаа сайн зүйл урган гарч байгаа биз дээ. Хэрв даралтад хөгжим тэн төгөлөрч байгаагүй бол хамтлаг маань даралтад хөгжмийн тоглогчгүй байх байлаа шүү дээ. Харин энэ сансагчдаа хамтлагийн маань нэр Өхөөртөн Муурууд 1 2 3